За үзэгчдээ Монголын хөлбөмбөгийн дээдлигийн аврах шалгаруулах тэмцээний 13 дахь 7 хоногийн сүүлийн тоглолт. За 2024-с 2025 оны удирлын 65 дахь тоглолт талбайд эхлэх гэж байна. За Төв Азаргнууд бишрэлт хоромхон багуудын тоглолтоор энэ 7 хоногийн тоглолтод дуусна. 2-1 тэг. За ингээд шүүгч гал бадрах тоглолт ихний шүглийг хүлээж бишрэлт хоромхон багаас бүгд тоглолтод орлоо. Сяшан Кавасаки Араслав хийгээд өгсөн дамжуулалт. Явсан. Кавасаки дөр бөмбөрсөн. Төгөлдөр. Бөмбөг алдсан Карвалио. За Лукас Карвалио 16 дотор гой тоглолтыг үзүүлсэн. Уунагч Манаш Курош түүнийг унгааж шүүгч гал бадрах 11 метрийн тургуулын цохилтыг эргэлзээгүй зааж байна. За дээдлигийн тэмцээн төмөн жаргалалтаа өнгөрсөн үеэрл 21 гол оруулж 3 дугаар хайрт орсон. За га эрдний эсрэг цохилтыг гүйцэтгэн гүйжрээ цогсон га эрдэн хаалаа нэмээд цогсон. За энэ удаад га эрдэн бага орж том гавь байгууллаа. Клубээс төрж гарч ирсэн одоо сайн алгач байгаамаа га эрдэн бол. За хаалт бол үнэхээр одоо маш сайн уншиж тааж өсөрсөн байна. За энэ тоглолтын ихний хайлайт. За ороод ирсэн Наранболт мөрөглөө. Гол! За хөндлөн дамжуулалтаар төгөлдрөө өгсөн дамжуулалтаар багийн ахлагч Нимосрын Наранболт голыг орууллаа. Хоромхон клуб хаалга руу чиглэсэн эхний аюултай товтлогоороо голыг орууллаа. За Наранболт ингээд энэ хаврын тойргийн тоглолтууд эхэлснээс хойш 4 тоглолтод 3 дахь гол оруулж байна. За үнэхээр сайхан тоглолт байсан. Төгөлдрийн жигүүрдэх одоо гой тоглолт. За төгөлдрийнт одоо хурдаар илүүрхэж гарч ирээ 50 дамжуултыг өгсөн. Наранболт шууд талганд мөргсөн. За хаалга цаагаа тэгээд гараад ирсэн бөмбөгийг дүлгөн өөрөө 16-аар оруулсан. Тэмүүжин араас шууд цогтогдоо. Яа. За Тэмүүжин гэж одоо нэрээ уцсуусан цохилтуудын нэг шүү дээ. 16-ын гаднаас идэгчтэй цохилтол зогсоолоо. За болоод яг энэ цохилт. Яа. Хэрвээ энэ жоохон доошо дараад явцсан бол га эрд нь хаахааргүй л дээ. Бас хэцүү ийм хүчтэй бөмбөг тэгээд булан руу чиглэлсэн. Өсөрж л байна. Гэхдээ арай л хаахааргүй юм байсан юм байна. Хэрвээ хаалгансан бол нэг хамгаалагч л байна. Тоглох бүрэн боломжтой дамжуулалт нь мөнхөрд мөрөглөө. Га эрд нь хаалаа. За га эрд нь ч өнөөдөр үнэхээр онцгой тоглолтыг үзүүлж байна да. Сая бол 100% голын боломжийг га эрд нь цааж байна. Маш сайн хаасан. Наранболтын хатаа уцаа. Энэ хууц сөгнөлтөө. Са урд алдчихлаа. Наранболт сая ерөөсө туршлагаараа л алдаа хийж байгаа. Ерөөсө алдаагүй лигүү гараад ирнэ. За пас орж ирсэн. Мөрөглөө унгаад өгсөн бөмбөг. Гол оржээ. За гол ойрхон байна да гэж хэлж ийсэн. Өстой дуусаагүй хэл дуусаагүй байтал цагаан зоожи мөнхөрдөн тооны харьцааг 1-1 болгон тэнцвүүллээ. За мөнхөрдний гол. За энд одоо түрүүнээс хойш нэг булангийн цохилтын цохилтон дээр унгаж мөргөө тоглох гээд байгаа байдал нэглээ харагдажсэн. Хабибигийн дамжуулалт мөнхөрдний цохилт. За одоо хаалгастай туулсан тэгээд өнөөдөр га эрд нь маш сайн одоо хааж исэн. Тэгээд саяных дээр бол хаахад хэцүү юм байна. Өө яг тулцсан нөхцөл байдлаас яг хажууран гаргацсан юм байна. Төв хоёр хамгаалагч гол технөлөө үзүүллээ. Нэг хамгаалагч нь араас дамжуулалт өгөөд нөгөө хамгаалагч нь унгаж мөргөөд Тимүрийн дамжуулалтаар Хабиби мөргсөн. Хабибигийн дамжуулалтаар гол орсон. За энэ дахиад гол оржээ. 2-1 боллоо. За зингэлтгэд байгаа үзэгчдийг өстө суудлаас нь босгосон гой гол байлаа да. За би энэ тоглолтыг хийснээс хойш хийсэн. Булангийн цохилтон дээр үнэхээр аюултай байгаамаа гэж. За тэгээд олон авар нэгэндээ олон ч булаа авлаа. Хийлээ. За голыг бүгдээрээ дахиад харцгаая. Өндөр бөмбөг орж ирсэн. Энэ дахиад Бихнам Хабиби мөрөгцсөн юм шүү. За манайхан дахиад бас өөр өнцгөөс удаашруулах байх. Миний хувьд бол Бихнам Хабиби эндээс яг түрүүний чөлөө цохилтын хөлбөр явцсан харагдаж байна. Түрүү Хабиби мөргөж өгөөд мөнхөрд нь хийсэн. Энэ удаад тэр дахиад Хабиби мөргөцсөн. Тэгээд Хабиби мөргөөд за энэ бол тэгтээ гоолн дамжуулалт гэж явахгүй юм байна. Хабибигийн мөргөсөн шууд хаалга руу мөргөсөн бөмбөг байсан юм байна. Тэрийг хаалган дээр хамгаалж исэн тоглогч хаасан гараад ирсэн бөмбөгийг Каролио нэмж цохоод гол оруулжээ. За ингээд ердөө хоромхон хугацааны дотор 2-1 болгож чадлаа да.
За Оюнбаатарын яг л хайдаг цэг байна да. За Цэрэн Дөрч хараа тургуулсан. За эндээс чөлөө цогцолтой аж ахуйг харъя. За сүүлийн 5 минут гараг хугацаа л үлдсэн байна. За дамжуулалт бол арай л хүчтэй явчихж байгаа харагдлаа. Тэгээ Кавасаки. За Оюнбаатарын болонгийн цохилт ороод дээрсэн хамгаалагч нар мөргөөд гаргасан. За гол руугаа гаргадагч буруу да. Тэрэ. Яа. За наран болд. Хаалгач хаагаа дундсан байсан. Хоос хаалган зөксөн боловч тэгээд алдаж байна да. Сая ихтэй Цэндчоо ихний цохилтыг сайн хаалаа. Үлзөө зөксөн үү Карвале. Хорхноосоо хин зөксөн бэ? Мирошох бол нэлээ нааша байсан юм байна. Гой зөхөлт байсан. За хин зөксөн бол. За ерөөхдөө дуусгах нь үстэй. За ингээд шүгш үнцэн цагийг дууссаны зарснаар баяртлага засалжуулагчтай үндэсний дээдлигийн тэмцээний 10 дугаар орд чигдэж байсан төв азаргнууд баг инжлийн дээдлигийн тэмцээний эхний 3 оноо эхний хожлоо авлаа. За үнэхээр сэтгэл хангалуун байхаас аргагүй баяртай байхаас аргагүй ийм чухал хожлыг тэд авч чадлаа.